За өнөөдөр хүрэлцэн ирсэндээ өгнө. Энэ үеийн ямар амархан ярьтیں۔ Манай Монгол судлалын үргэлжлэнгээс цогцол лекцүүдийг явуулдаг. Энэ удаад бид нэр доктор профессор энэ лекцийг хийж байна. Тэгээд доктор профессор уран чимээний талаар яваад танилцуулах шаардлагатай болно гэж бодож байна. Одоо хүмүүстээ сайн мэдж байгаа. Судалгааны чиглэлээр дэлхийн түвшинд судалгаа хийж маш олон мэдээлэл авсан. Богино хугацаанд Монгол хурж ирсэн үед бид нар орцуулаад онлайнчээс лекцээр хийж байгаа Монгол судлалын үргэлжлэн. Тэгээ үгүй юм аа. Тэгээд ямар тач байсан бас товчхон уран чимээг доктор танилцуулъя. За US Berkeley доктор зэнгэн бас урлагийн шинжилгээ ухаанаар. За тэгээд 2015-2018 онд Mongolia Initiative Program гэдэг бүрийн захирлаар ажилласан. Тэгэхээр маш олон сургуулиудад энэ Азийн урлаг, Буддийн урлаг, Монголын урлагийн талаар маш олон сургуулиуд хичээл заасан. Жишээлбэл бол одоо US Berkeley, Монгол Улсын их сургууль, за тэгээд Yonsei их сургууль, энэ сургуулийн, за University of Iceland гэдэг энэ сургуулиудад багшилсан. За одоо 2019 оноос эхлээд энэ оноос Индиана их сургуулийн Purdue их сургууль, Purdue их сургуулийн олон улсын харилцааны одоо захирлаар ажиллана. За тэгээд маш олон бүтээл төрөвсөн, маш олон үзэсгэлэнгийн creator хийсэн. За зохиол бүтээлээс дурдах юм бол ер нь хамгийн сүүлд энэ одоо уран хичээн монограф гарч байгаа. Тэр нь болохоор A Monastery on the Move: Art and Politics in Later Buddhist Mongolia гэдэг энэ University of Hawaii их сургуулийн хэвлэлийн газраас одоо доктор уран чимээн ном гарч байна. За мөн одоо Buddhist Art of Mongolia, the Cross-Culture Connections, Discoveries and Interpretations гэдэг одоо энэ ном бас гарч байна. За маш олон өгүүлбэрүүд одоо их алдар нэр хүндтэй сэтгүүлүүд одоо хэвлэгдэж орсон. Хамгийн сүүлээс нь одоо хэлэх юм бол энэ Mongolian Art and Dilemma of Himalayan Affiliation гэдэг South Asian Studies гэдэг сэтгүүлээр орсон өгүүлбэр байгаа. Тэгэхээр энэ өгүүлбэр дээр ер нь бол өнөөдрийн лекцэн дээр энэ өгүүлбэрийг бол аргументны талаар одоо хэлэхэд тарина гэсэн. Тэгээд хүрэлцэн ярьж одоо маш богино хугацаанд Монголд ажилтгүй болж одоо бас цаг зав аваад манай Монгол судлалын үргэлжлэний цуглал лекцлүүд лекц тавьж байгаа уран чимээг дөрөвтэй баярлалаа. Тэгээд уран чимээг багшигаа одоо ингээд лекц тавьж өгч үргэлээ. Free of charge, the download here, internet download so you know that in the museum of social studies, 이것도 공통 문제로부터 아직까지 무슨 가르쳐서 인터넷을 기초에 나도 가르쳐서 그 말을 미국 가르쳐서 무지가 같이 같은 나가서 갔어. 뭐하고 미술관 가르쳐 주는 아무런 모든 문제가 많아서 그렇더라고. 무슨 말이야 혹시 샤이는 우리 성격도 얘기했어요.
Ер нь бол Британий музей Лондон энэ музей миний энэ одоо зүгээр жишээ юм байна. Дээж ингээд зөндөө олон музейнүүд байна. Тэгээ энэ музейнүүд бол Монголын байдаг. Заримдаа Монгол гэсэн нэрээр байдаг. Заримдаа Монгол гэсэн нэрээр нэмэхгүйгээр төвд юм уу гэдэг болгоод бичсэн байж байгаа. British Museum, Британий музей, Британий музей дээр бол Монголын цуглуул их бага. Смитсониан музейд бол Азийн нэг салбар нь энэ бас манай бүтээлүүд бага. Манайхаар ерөнхийдөө одоо төвлөрсөн гэх юм уу манай цуглуул хамгийн агуулж байгаа музей Европын музей, Азийн урлагийн музей, Сан Франциско музей, тэгээ музей гинээр байна. Энэ музейд бол манай цуглуул хэлээр бий. Гэтэ асуудал нь гэвэл тэгээд би ингээд монголчуудаа уулзж байгааг ярихад бол одоо тэр ангилах монгол гэж одоо таньж мэдэх монгол гэж тодорхойлох асуудал дээр маш их асуудал байж ирдэг. Энэ дээр бол би өөрөө шиг Азийн урлагийн музейд ажиллаж байхад бол маш олон бүтээлүүдийг энэ төв бишээ монгол гэж ангилж төвд гэдэг багцаас монгол руу оруулж ирсэн боловч энэ бол ганцхан нэг ажил биш юм. Бүтээлээ судлаачд оролцох дээрээс монголын бодлого хэрэгтэй юм аа. За тэгээд одоо ерөн музейнууд бол одоо ямар хэмжээгээр ялангуяа колоничлын үед зохион байгуулагдсан музейнууд байна. Та жишээ Британий музей. Өөрийнхөө эзэлсэн орон нутгуудаас одоо авсан тийм эзэлж авсан бүтээлүүдээр ингээд музей байгуулсан. Британий музей тийм музей. Тэгээд эндэтхийн тасаг нь бол хамгийн том хичнээн болон одоо давхар эзэлсэн. Хятад тасаг нь бол маш том одоо энэ бол хятад тасгийг гаргаж байгаа. Тэгээд одоо газар зүйн байдлаар тийм улс төр болон газар зүйн байдлаар одоо хятад улс эндэтхэнд байрлуулсан байдаг. Энэ дотор Монгол нэр ерөөсөө байхгүй. Тэгээд энэ дотор хайгаа явж байгаа чин улсын хэсэгт нэг жоохон итгэн одоо Монгол гэсэн тийм зүйлүүд бол ганц хоёр юм байгаа юм. За Монгол гэдгийг бол ерөнхийдөө тэр чин улс юм уу эсвэл Хималай гэдэг одоо тэр хэсэгт нь багтааж оруулдаг. Эсвэл жишээлбэл ийм одоо эцний тэрэг бүтээл байх юм бол нүүдэлч дүнхээр болгохтой холбоотой бүтээл байх юм бол Төв Азийн хэсэгт нь байдаг. Эсвэл эртний хэсэгт нь ганц хоёр бүтээл байгаа харагдаж байна. Ерөнхийдөө энэ одоо зарим музейнууд ороход бол ингээд Азийн газрын зураг байлаа гэхэд Монгол улсыг заримдаа бүтсэн тохиолдолд хэдэг авалцж байсан. Тэр музейний хувьд нь одоо Монгол улс гэж байдаг шүү дээ. Дээрээс нь Монгол улс гэдэг байгаа зохисгүй өөрийн юм соёл болгохтой гэж хэлээд энэ жишээ бүтээлүүд бол Монгол байж болцсохгүй гэдэг тийм яриа өнөөжсэн тохиолдлууд бий. За тэгээд ерөнхийдөө за Азийн урлагийн музейд бол бас л түрүүний Британий музейтэй адилхан яг өөрийнх нь нөгөө улс орнууд нь багтцсан. Байгаас гадна жишээлбэл одоо ер нь Азид хамгийн бол одоо цагаан арснууд колоничлын үеэр л өгсөн энэ нэртний байгаа гэж анх тайлбар бичиг хийгээд тэгээд одоо South Asian Gallery буюу энд бол Индитгэд Пакистан одоо Ганхара гэдэг одоо бүтээлүүдийг оруулаад бүтээ шаварлаад хийсэн баг жишээтэй. Тэгээд Японы галерей, Солонгосын галерей, Хятадын галерей, тэгээд Хималайн галерей. За энэ жишээ Хималайн галерей. Энийг бол Монголын бүтээлүүд байдаг. Монголын бүтээлүүд байгаа. Тэгээд энэ дээр бол солонгосчууд ялангуяа сүүлийн зураг аваач нь солонгосчууд хүчтэй гарч иж болсон болохоор бүх музейнүүдээр өөрсдийнхөө хөрөнгөөр оруулж ямар ч бас өөрийнхөө тасгийг байгуулж одоо жишээл Азийн урлагийн музейд бол солонгосынхаа урлаг кураторыг аваад өөр солонгосын тасаг масаг байгуулах аюул хүчтэй одоо хятад Японд бол зэрэгцээ юм гарч ирж байгаа. Энэ яг энэ дээр 2002-оос хойш амьд байгаа юм байна харж байна. Өдөртөө яаж ажиллаа явуулаад хийж байгаа гэж байна. За ингээд энэ музейнүүдийг авч үзэх гэх юм бол хоёрхан музей энэ одоо 20-р зуун 21-р зууны хүрээнд бол хоёрхан музейд Монгол гэсэн сэдвт үзсэн байсан байна. Монгол гэдэг урлагийн хөтөлбөрийн зөвшөөрөл Монгол гэсэн сэдвт үзсэн байсан байна. Тэр нь бол 1993 онд музей гэмээд Жилбиган гэдэг одоо куратор хийсэн байгаа. Азийн урлагийн музейд Сан Францискод бас 1995 онд таамаглалын номыг олонх нь харсан баг ийм үзлэн гарсан. Энд бол нийт 115 бүтээлүүдийг тавьсаас бол ганцхан одоо бүгдээр манай одоо музейнуудаас авсан бүтээлүүд. Тэгээд санаачилсан нь болохоор тэр Хималай урлагийн галерейд куратор байсан Терес Бартагийн Хятадын урлагийн судлаач Патриса Горго хоёул хамтарсан. Тэгээд санаа нь яаж гарсан бэ гэхээр Ленинградд явж байгаа. Тэгээд тэр үед гарсан 80-аад онд гарсан одоо цомгуудыг гарсан Монголын өндөргийн Монголын уран зураг, Монгол зураг гэдэг Монгол барилга баримл гэдэг манай
гаргасан цомгоод үзэж аваад тэгээд ийм бүтээл байдаг юм Монгол ийм туслан гаргыг ингээд гаргасан гэдэг надад ярьжсэн юм аа. Тэгээд энэ бас үзлэн гарахт бол тухайн үед соёлын яам байсан хэрэгтэй байсан. Иймсэн. Соёлын яамаар дамжуулж бүх ажиллагаа явуулсан. Соёлын яамны төр үед тухайн үеийн сайд 95% ярьж штеп гэдэг. Энэ хоёроор одоо ерөнхийлөгч гэсэн энэ хоёр тэмцэж байгаа юм шиг ярьдгийг. Тэгээ энэ бол одоо энэ ном нь бол маш олон нийтэд хандж бичсэн учраас одоо бол гарын авлага болоод бид яг тийм л таа баяр хүн доош. За энэс хойш ерөнхийдөө ямар ч одоо үзлэг байгаа. Том хэмжээний гараа. Бид нар төсөл өгчээсэн, олон удаа өгчээсэн. Аз урлагийн музейний хамтаа хичээлээ авч уулзж ярьжлаа. Тэгээ Хималайн урлаг гэж Монголыг ингээд томьёолоод ингээд заавал Хималайн газрын урлаг оруулаад асуудал юмнуудад төвхтэй санагддаг. Хималайн урлаг гэсэн нэртэй угаасаа нэр томьёол Лос Анжелес улсын музейд ажиллаж байсан урлаг судлаач шашны болон судалдаг энэтхэг Пратапити Пал гэдэг хүн гаргасан. За Пратапити Палын өөрийг томьёолж байгаагаар бол Хималайн уурын орнуудад энэ Балаа, Бутан, Төвөд, энэтхийн хойд хэсэг гэдэг бүгдээрээ л одоо тодорхой хэмжээний соёлыг одоо хоорондоо хуваалцаад ирээд одоо харьцаж ирээд соёл нь бол төстэй гэж өөрөө тодорхойлсон юм л да. За тэгээд үзэх юм бол тэгээд тэгэхээр яагаад ерөнхийдөө Монголын урлагийг ингээд иймэрхүү томьёолт нэлээ гэж асуудал гарч ирж байгаа юм. Яг л Монголын урлаг бол Хималайн гэдэг бол чинь монголчууд бид хэлж гэж томьёолгүй шүү дээ. Бид нар хэлж манай урлаг бол Хималайн урлаг шүү. Хэлж боддог тийм. Бид нар өрнөдийнх нь тийм үнцээр хараад. Тэгээ яг одоо 20 дугаар зуунд бол цуглуулж авдаг цуглуулгын бүрдсэн байдлаар гэсэн бол тэр төвдөр дамжаад нөгөө төвдрөө явж ирсэн. Тэгээд ерөнхийдөө бүдийн шашны урлагийн дурууд нэхээс учраас цуглуулгууд нь анхны цуглуулгууд нь тэр өнцгөөс бүрдсэн тийм тохиолдол байна л да. Тэгэхээр үүсэхгүй. Гэхдээ одоо энийг цуглуулсан материалаа яаж анилах вэ? Яаж үзэлдээ байрлуулах вэ? Цааш нь яаж болох вэ гэдгийг хаваад ирсэн юм бол энэ бол асуудал болж байна. Тэгээ ингээд судлаач нартай ярихлаар ганцхан бүдийн шашны урлаг нь төвдөлтэй гэж ойлгох юм биш ээ. Жишээлбэл төвдөд Монголд бөө шашин гэдэг байх чинь тэмдэг адилхан бомбоо маш төвдөд байна. Зааж овоо гэхтэл те ингээд одоо төстэй доогоо ингээд одоо тийм байх жишээ тэгэл одоо ярьж байгаа байхгүй юу чи төвдийн Монголд манайхаас нэлээд өөр тийм тэгээд угсаа гарлын өгдөг асуудал өөр шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг бол ойлгохгүй юм хэд ганц юу шашнаарч биш юм л одоо олон юмар бол төвчтэй тань холбоотой салшгүй гэсэн үгтэй ойлгоод байдаг байхгүй юу тийм ээ. Тэгээд за энэ бол яг миний би өөрөө хичээл дээр хичээл орж байхдаа бол Монгол төвд хоёрын ялгааг бол анхнаас нь ярьж эхэлдэг. Энэ бол яг миний хичээлийн слайд байгаа байхгүй юу. За Монголд бөө гэж юу байдаг, он гэж одоо ганцхан бүдийн шашин Монголд бол байдаг. Монгол уламжлалт дотор олон юм нэр томьёоноос ахуулаад, утгуунаас ахуулаад ийм олон юм байдаг. Төвдөд бол төстэй боловч өөр тий бас л тэр ла гэдэг одоо манай онготой адилхан үг байна. За лашин, лама гэдэг бүгдээр л одоо онгох сүлдийг хэлж байгаа юм. Сүлд гэдэг авсан төвдөр очих юм. Эсвэл одоо ус сав дээр бол луу гэж хэлдэг баг чи тий эсвэл газрын савдыг бол мулхаа байдаг төвдгүүд ингээд ялгааг тайлбарж ийсэн. За тэгээд яг та нарын томоол ордог хэрэг ордог болгочих. Энэ ерөнхийдөө манай урлаг бол их дэндүүрх баян байна л да тий. Янз бүрийн үйлчлэл бол манайд жирийн нэг одоо үйлчлэлээр ингэж хамаарахад бол аюу хэцүү. Тэгээд за яг Монгол гэдэг нэрийг одоо барууныхны, өрнөдийнхний тэр ангилж байгаа Монгол гэдэг нэр томьёо тогтсон тэр 13 дугаар зуунаас аваад үзэхэд л тий. За төмөл амлаа ордон байд одоо алга болсон ч гэсэн одоо тэр хүмүүсийн үдсэн харснаар нэг төсөөлөд үзэх юм бол бас энэ өрмөцийн project тухай байшин энэ платформ дээр байсан барилга гарч ирдэг шүү дээ. Тэрнээс үзэж гисэн энэ одоо 100% ямар нэгэн одоо хаялалт 100% хятадч биш 100% төвчж биш бас Монголын их нөлөө орсон юм барилга байна. Тэгээд цаашаа зүйл болов тэгээд цаашаа үзсэн бол доороос нь энэ Киселёвын 49 оны олгоор бол доороос нь энэ угалтаас бол ийм уугрын юм гарч ирсэн шүү дээ. Бурхны одоо ийм фресконууд гарч ирсэн шүү дээ. Бид нар одоо аль нь ч энд байх бүгдийн юм тааш аваад явсан байгаа л та. Тэгэхээр бид нар аль нь ч үзэг байгаа. Тэгээ энийг бол одоо судлах цаг ирсэн байхгүй жишээ тийм. Энийг бол эвтихөө гэдэг хүн судалсан байдгийг. Эвтихөө бол энд бол 3 ерөнхийдөө стил байна
гэж танилцсан байдаг. Тэр дотор Төв Азийн стил, Хятадын стил, одоо Буддийн стил гэж ангилсан байдаг. Тэгээд эргэж харах одоо 39 оноос хойш өчнөө юм болоо гарчлаа. Манайхаас өчнөө юм гарчлаа. Нэг дахид нэг одоо үзэх шаардлага гарч байгаа. Энийг бол одоо өндөр энэний үндэслээд харахад л ганц Хималайн урдууд манайд яалаач гарахгүй нэр томьёо болж байгаа. За та нар бүгдээр мэдж байгаа цогт их сүм гэдэг нь болсон байгаа. 14 дугаар зууны оны хар хорн гэдэг нь одоо Төмөнгийн ордон байсан гэдэг хэсэг байгаа газраас цогт их сүм мартаж гаргасан. Цогт их сүмийн онцлог гэх юм бол энэ бол одоо сургын хэлбэртэй өндөр барилга байсан. Энэ бол төвдийн одоо юуны ерөөсөж биш Хималайн тийм ямар ч хэмжээ байхгүй. Энэ бол одоо хэмжээ нь хавтан 90 м өндөр байшин дөрвөлжин одоо сургын хэлбэртэй. Эний одоо Баумын ингээд уран барилгын судлаач архитектурч Японд гэдэг архитектурыг үзэж байгаа бол төстэй барилгууд гэх юм бол Ёнин сүм гэдэг Northern Way, Hide Way одоо байхгүй болсон. Одоо пагода сүмийг гэж байна. Эсвэл одоо Шила үеийн бас байхгүй болсон. Паньонса гэдэг энэ барилгууд манайхтай тэр цогт их сүмтэй төстэй үзэж байгаа юм л да. Тэгээд зургийг харах юм бол одоо жишээлбэл энэ 6 сууны Ёнин одоо байхгүй болсон газрын зураг юм байгаа. Тэгээд тэрний планаас харахад ерөнхийдөө цогт их сүм ийм зүүн Азийн хэлбэртэй. Тэрний нь Солонгос, Япон болон одоо Хятадд илэрсэн өндөрийн сүмийн хэлбэрийг манай цогт их сүм 14 дугаар зуун штэ. Энэ өндөр манай Буддтай харьцаатай болсон үед энийг манайхан өөрийнхөө одоо хар хорндоо байгуулжсэн баг шүү. Хичнээн төвдтэй улс төрийн холбоотой болсон ч гэсэн манайх бол соёлоо бүтээхтэй одоо урлагаа бүтээхтэй бол маш өргөн хүрээлэн авч ирсэн нь хэлээр харагдаж байгаа юм. За энэ бол Паньонса гэдэг энэ Шила үеийн одоо сүм байгаа. Энийг бол монголчууд устгасан 13 зуун. Гэхдээ энэ сүмийн одоо суурин одоо хэлбэр нь бол жишээ Баумын үзэж байгаа энэ гурван сүмийн байдал гэдэг нь манай эдийн засгийн байдал гэхтэй. Энэ дөрвөлжийн пагода тийм энэ бол суурин бол бас манай одоо хэлсэн бас болон цогт их сүм гэдэг төстэй гэж байгаа. За нэг бас нэг онцлог байвал дотор нь манай одоо энэ сүм дотор нь дандаа зураг мөр одоо энэ жишээд бол цогт их сүмийн юу нь харж байгаа планы демажиг хагас планы харж энэ дээр одоо бүхний одоо үйлдвэрлэл болсон байна. Цацаа үйлдвэрлэл одоо зөөр бадамжууга суурийг авсан байна. Нэгээс энэ нь сурах гэж байгаа боловч дотроо яг сүмтэй адил үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ бас өөрөөр зүйл харагдаж байна. За энэ бол одоо энэ анх физиологийн үйлдэл үндэслээд 64 багантай болсон чинь сүмтэй сүм бол таарсан. За энэ бас олдсон үедээ бурхтай тань аваад үзсэн юм бол энэ дээр төвдийн маятай энэ шавраа хийсэн багтвал ерөнхийд бодлого өчтөрийн Японы хэлний судалгаа гарч ирж байна. Одоо энэ манчуудаас археологийн бодлогоч гарч ирж байна. Шавар хийсэн манай хөгжсөн байжээ. Энэ 12 хүнээс. За тэгээд тэгсэн энэ байж байгаа иймэрхүү одоо хийж тэр хажуудаар хийжсэн гэсэн зөв юу нь болцсон ба. Одоо шавар барах нь сутгуурын газар нь болцсон. Сутгуурын газар нь болцсон. Тэгэхээр Монголд үйлдвэрлэжсэн боломжтой. Тэгээ энэ хэсэг харах юм бол Хималайн хэлбэр биш. Энэ бол Төв Аз дотроо баруун Азиас хийж гаргаж байна. Тэгэхээр энэ бол хичнээн төвдтэй бид улс төрийн холбоотой байсан, нөгөө сажийн санаагаар аваад ирсэн байсан ч гэсэн одоо эргээд хэлэхэд нөгөө Хималайн бид тэгж өөрийгөө нэг хязгаарлах юм зүйлс байхгүй манай хаадуучтай манай орчуудчтай өөрснөө хязгаарлаж байгаа юм байна. Энийг харчихсан бас эндээс олсон том юм байна л да. Энэ маш том хэмжээтэй байна. Энийг хийсчихсэн Хималайн за энэ үед бол та нар мэдж байгаа энэ хаад өргөдөл хийсэн байдаг тийм ээ. Хаад өргөдөл хийсэн одоо нь Тайван байгаа. За энэ дээр би нэг юм бас онцлж хэлсэн. Энэ хүний хорвсон гэж нэг хийсэн гэдэг. Нуулгүй ярьж байгаа, хэлж байгаа энэ сурвалж нэг байгаа. Юан шиг дээр энэ 1978 онд хорвсон гэдэг юм хийсэн нэг байж байгаа. Холи хорвсон таазан 1982 онд сурвалжаас гаргасан. 1982 онд Маршал Айднер анх судлаач хэлсэн. Гэхдээ энэ холи хорвсон гэдэг нэрийг Монгол дээр гэж орж унж чадаагүй. Тэрнээс хойш Элизабет Индикот Вест Кристофер Айтгод гэдэг бол холи хорвсон гэдэг нь хорвсон гэдэг хоргос гэж Монгол үгээс гаргасан юм. Тэгээ манайхны бас хэлээд байдаг.
гаргасан өдрөө гурав хорвос гэж ийм нэр байдаг. Эртний Монгол нэр. Тэрнээс гарсан юм Монгол хүний нэр байна. Тэгээ цааш угаад үзсэн бол энэ бол Будда оны ордонд маш их ахмад өндөр ханлын агадыг эрхэлж исэн. Тэр дотор монгол хэлээ зааж, сургаж, үлдээх гэж их зүтгэж исэн, тэмцэж исэн юм түшмэлийн түүхэн байна лээ. Тэгэхээр одоо энийгээ бид нар нэгтэй юан шиг судалт нь байж байгаа юм чинь нэрвэстэй. Энийгээ хятад хүний бүтээл гэж хэлэх болцгоо. Монголчууд эндээс яагаад хэлээ. Энэ бол хятадны яалаж биш. Хятадын урлагийн ямар ч номон дээр энэ бол Монгол хятад гэж бичдэг. Энэ бол Монголын ганцхан номон дээр хятад зураачийн бүтээл тавьсан гэж харагдсан. За энийг бол та нар хийж байгаа энэ бол IMG гэдэг судлаач, хятад судлаач бас сурвалжууд өгч гарч ирээ. Энэ бол одоо Балбын Анигэ гэдэг хүний бүтээл байж болзошгүй гэдэг. Ийм гарч ирсэн тэрийг нэлцаасан одоо юу гарч ирээ. Таамаг гарч ирээ. Тэгэхээр энэ Анигэ гэж Балбын одоо уран бүтээлч хавлаа хааны орнд ажиллаж байгаа. 16 наснаас эхэлж ажилласан байдаг. Маш олон юм хийсэн тэр. Одооны тэмүүлсэн хийсэн тэр олон юмнаас нь бүгдээр устдаа байгаа нь бол том баядаа том цагаас болж байгаа юм. Анигэ хийсэн. За ингээд энэ хоёр хүний хийсэн бүтээлийн юмыг харах юм бол энэ бол Монголын урлаг, за Чингис хааны бүтээл, энэ бол сахиус бууж ирсэн сүм дотор бүтээсэн тэр марийн юмнууд бүгд байгаа. Энийн тухай бол 3 эрдэмтэн судлаач бичсэн байгаа. Нэг нь бол Маршал Вайдераар бичсэн, хоёр дахь нь Изабель Шарло хоёр үг бичсэн. Одоо миний үг энэ хэлж байгаа. Энийг бол одоо Монгол гэж одоо бид номон дээр хятад гэж бичих болсон. За тэгээд төвлөлтөд бид нар холбоотой болсон, төвлөлтөд соёлоор, улс төрөөр бүх талаараа холбоотой болсон. Тэгээд яагаад бид нар өөрсдөө одоо Хималай гэж баруун хэмжээгээр гэж хаалгав. За өндөр гэгэний бүрийг харахад эдгээр тэр төвдийн танка урлаг Монголд орж ирсэн ч гэсэн Монголын юм их өөр байт юм аа. Энийг бол бас судлаачид, залуучууд одоо харж сурах хэрэгтэй. За энэ шиг өндөр гэгэний бүтээлээр харахад тэрнээс төвдөөс энэ бол маш их ач холбогдолтой түүхэн. Энэ заяа бандитад усан төрлийн бичгээр бичсэн сурвалжийн одоо энэ зургаар зурсан зурмал сурвалж. За энүүгээр онцлог байхлаа энэ анх удаа хаалхын язгууртан одоо Чингисийн өдрийн хүнийг Далаалан Панчил ламын шав болгон баталгаажуулсан зураг. Заяа бандитад үгээр бичсэн сурвалжийг зургаар баталгаажуулсан зураг. Энэ бол өндөр гэвэл өөрийнх нь бүтээл биш, шавларан бүтээсэн өөрийнх нь 1700 нас орсон юм. Энэ хоёр одоо 8 сургуулийн 2 сургууль байж байгаа. За тэгээд танка зургийн урлагийг бол мэдээж хэрэг манайхаа үйлж аваад бүтээсэн байна. Энэ дээр бол танка зургийн одоо тэр одоо нарийн зохиомж, хэлбэр, иконограф гэдэг бүгд байгаа. За энэ дээр бол маш ойлгомжтой хамгийн дүүрэн багшаа залаа. Дээр нь бол тэр одоо багш нарыгаа залаа. Тэр нь бол бүгдийн одоо бүрэг учраас. Дээрээс нь бол одоо гол одоо шандрын хоёр талд нь бүтээгээд доор нь одоо сахиусуудыг бүтээдэг. Дараа нь гол сахиусуудыг бүтээдэг. Яг тэр зохиомж байгаа. Гэтэл хаач байдгүй юм байна. Тэрний үг гэсэн. За нэгдүгээрт бол шандрыг бүтээсэн энэ стил арга бол шал өөр. Төвдөд хязгаарч ингэж байна. Яг тэгэхээр одоо энэ дэр бол Чанлон хааны үед одоо Европын дүрслэлийн тэр гэрэл зургийн сүүдэр эдэр орж ирээд хүний реалист байдлаар дүрслсэн тийм хятадд гарч ирж исэн юм би. Энэ үед бол тэрний уламжлалын сүүлийн хэсэг нь боловч яг ийм одоо гэрэл зургууд гарч ирсэн учраас гэрэл зургатаар үндэслээд богдыг бол хизээч танихуц өөрийнх нь яг сүүдрээ зурдаг. Гэтэл шавнар нь болохоор тийм юм байна. Маш ерөнхий одоо шав гэдэг ханал ерөнхий ойлголт юм гэсэн. Энэ хоёр одоо концепц ялгаа бол маш бага. Ийм ялгаа бол төвдөн зурдаг байдаг. Дээрээс нь за дондогд бол алтныгаа залаад энэ зурц. Ийм эмхтэй үний. За бид нар бол дараа сар гэрээс одоо оноо өгсөн хаан гэдэг бид нэг энэ бол 20 дугаар зууны тэр шиг 19 дугаар зууны сүүлийн үе. Тэгэхээр энэ үеэс эхлээд дондогд бол хатны ингэж одоо бүр зурх зурхтаа чагчаа нь бол яг адилхан. Бажасаата базартын чагчаа гад. Хоёр мотортой одоо хожид төлөвний гол хоёрыг ингэж атрибутыг барьсан зурснаар хаач байх. Төвдөж ч байхгүй, Хималайд ч байхгүй, ядаж байгаа хаач. Ийм бүтээлийг яагаад зурсгаа гэж асуудал гарч ирнэ дээ. Бид нар Хималай ингээд бид нар хязгаарлалчихлаа нөгөө төвд рүү сурж байгаа. Төв тэрний сурж байгаа Монголоос нь хайхаа болж байгаа. Ийм асуудал маш чухал асуудал гарч ирж байгаа учраас
Энийг бол чи төвдийн Европ би бол ерөөсөө олж болохгүй хийцээр адилхан байж болно. Гэтэл утга ухаан, улс төрийн байдал бүх юмараа энэ их одоо онцгой асуудлуудыг дэвшүүлж байгаа мэт л ингэж хэлж болохгүй юм. За тэгээд та хэлж байгаа Нандар богдууд болохоор урлыг бол маш их тэмцсэн шүү дээ. Маш олон бүтээл Нандар богд бүтээлгдсэн. Бид нэр олон зураачтайхан 9 гэж чаргын зураачийн нэрийг нэрж. Чаргын Монголын нэгдэл бол Монголын одоо маш алдартай зураг. Бид нар энэ удаад бүтээл одоо бүтээсэн. Хан шашны одоо утганы хамсан бүтээл. Энэ бол амьдралыг одоо бид нар бүтээл хийж байгаа аж ахуйг харуулсан малчны одоо малчтан болон гэдэг нэг жижиг бөө шашин бөө бүргэлд бүх юм ярьж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр энэ яагаад ийм бүтээлийг одоо олноо өргөцсөн хаан одоо ширээн суух тэр Монгол улс бол одоо тусгай тогтоол зарласан зөв үед бүтээх болов. Хэрвээ тэр төвдийг одоо үхээр бааж салшгүй болсон юм бол хэрвээ үнэхээр Хималайн урал юм яагаад ийм хүмүүс бүтээл тойрох болов? Ингэж асуул. Энэ бас ийм бүтээлээс бас хаач байна. Бас ингэ бат. За тэгээ миний сүүлийн бас нэг бие даасан өгүүлбэр бичсэн. Нэг энэ таны бүгдээр бас уншаа явах зөвлөж байгаа юм шиг хэвчээ. Энэ ийм юм. Энэ бүтээл бас бүдийн ямар ч болохгүй. За энэ бол юу вэ гэхээр одоо ногоо орд гэдэг нэртэй тийм ээ. Энэ бол хотын одоо ногоо ордны хөдөлгөөн ордыг харуулсан зов. Гэтэл эргэн тойрон ингээд маш болоо стонхээр одоо самбараа одоо өөрийн харуулсан зургуудыг, бүрсүүдийг амар өндөр цочрдгоо харуулсан. Энийг яаж тайлбарлах вэ? Манайд бол ерөнхийдөө зураач нар өчөө бурхан чурлаач байсан гэдгийг хаас биш. Одоо жирийн артууд зураг зуржсэн гэсэн мэдлэг авахгүй ш. Төвлөд бол яг харан бас бараг байсан гэдэг. Гэвч манайд бол авахгүй ш. Тэгэхээр одоо олон оргцсан хаан богд нь өөрөө лам зураачны бүтээж байгаа. Тэгэхээр яагаад ийм бүтээлүүдийг ийм зурж байгаа вэ? Юу аргач байгаа юм? Энийг бол хайсан даврагаас олсон бодохын ярьдаг байхгүй. Энэ дэр одоо яагаад ингэж ийм тамлж байгаа? За энэ бол ингэ тамлж байгаа. Бүр энэс ч амар төсөл байгаа байхгүй. Тамлаа нөгөөх нь өөлцсөн ингээд өнөөс ингээд хавцсан. Өөрөөс нь зутгаж байгаа нөгөөдөл наа нэгээд баясцсан тэг зэрэгүүд нэгдсэн. Тэгсэн мэтлээ наа жагсаагаар зэрхэн жагсаа тагсаа хийгээд гимнастик өсөж хийж байгаа юм гэж юм байна. Юу дүрслээд юу үзүүлэх вэ? Ямар юм аавал энийг ингээд энэ байдаг юм бэ? Тийм ээ. Жорол болохгүй болчиход байгаа. Хималай урлагт нь жордог. Төв Азийн урлагт нь жордог. Хаана авах вэ? Үнцээр ажилладаг. Тэгээ энийг хаан жордог. Тэгээ бүр сүүлд нь сая орчин үеийн урлагийн нөгөө дийлбүү музей энэ зургийн талаар одоо их олон жил судалсан юм л да. Тэгээ олон ч газар яг энэ зургийн тухайг ярьсан. Тэгээд нэг хоёр куратор энэ зургийг бүр сонирхоод энэ зураг болон шаргын нөгөө Монголын өдрөөс сонирхоод сая документари 2017 онд дэлхийн одоо өрмөс бүтээлүүдийг далдад нуужсэн тийм бүтээлүүдийн үзлэн дээр тусгайлан энэ хоёр зургийг залж аваач үзүүллээ шүү. Өрмөц гэдэг нэрийн дор хаанч батхгүй байгаа учраас. Гэтэ энэ бол яг нь миний анхны уншлага бол энэ зургийн анхны тайлбар. Гэтэ энэс бол маш олон өөр тайлбар гарч ирэх ёстой гэж би бодож байгаа. Ялангуяа өөр сурвалжуудад болох юм бол одоо төвд хэлтэй, хятад хэлтэй янз бүрийн хүмүүсээс янз бүрийн тайлбар гарч ирнэ. Гэтэ энэ бол богдын төвтэй холбоотой. Тухайн үеийн тусгай тогтнолтой тэмцэжсэн тэр одоо тэмцэлтэй холбоотой байх. Гэтэ их сонирхол. Энэ дээр бол шашны үүлийг харуулсан байгаа. Гэхдээ ийм одоо сайн амтгаж харуулсан. Энийг бол одоо их ийм гайхалтай бүтээл байна л да. Тэгэхээр бол үндсэндээ бол энэ аюугаар юу хийж байгаа гэхээр ерөнхийдөө Монголын урлагийг нэг том юм байна. Хималайн Төв Азийн ингэж хязгаарлах боломжгүй маа гэж хэлж байна. Хоёрдугаарт бол Монгол гэдэг урлагийн цаана болохоор маш их олон өөрөө ингэж монголчууд ерөөсөө Чингис хаанаар л одоо ганц одоо эзэн гүрний үеэр л ингээд дэлхийг товтлоод ингээд эзлээд байсан биш. Соёлын үед ч гэсэн ерөөсөө бид нэр л өнөөдөр ингэж өөрийгөө хязгаарлаад байгаа шүү. Ерөнхийдөө соёлын хувьд манайхан тусдаа бас байгаагүй юм байна. Одоо тэр солилцоо за чин улсын өдрөөр ойлгомжтой. Одоо манжийн одоо төртөө бол Бээжинтэй бол
ерөөсөө өнөөдрөөс би гаргааргаар очиж байгаа юм шиг мэдээж очиж байсан тийм харагдаж байгаа. Жишээл гомжиг гэж хүний гарч ирж байгаа юм. Монгол хүн гомжиг гэдэг хүн бол манжийн одоо чин улсын тэнд зуршаад тэнд төвд Монголд тийм хол бичиж гаргасан байгаа. Одоо ухтын хийцийн тэг зургийг гаргасан, тайлбар хийж гаргасан байгаа юм. Долморд хийгдчихсэн ухтын одоо хэмжээ эдгэрийг судалсан номж гаргасан байгаа юм. Бурхан шашаа Монгол дэлгэрсэн, төвд дэлгэрсэн, өнөдгөд дэлгэрсэн ном бичсэн байгаа. Омжиг гэдэг Монгол хүн жишээлбэл тийм олон манжин одоо хаад гэдэг юм хэлсэн байхад бид нар тэрнээ одоо нэрийг мэдж байгаа юм байна. Очиж байгаа. За ганц юм тий. За яг агуан шаруудыг бид жишээл одоо юм хэлээ та. Агуан шаруудыг бид нар агуан гэж олон одоо бурхтай бурхан өдрөдөө мэдж байгаа тий. Одоо бурхамж судлаач өдрөдөө мэдж байгаа агуан хайрууд байна. Агуан даа тийм ээ. Агуан шарууд гэдэг нь бол одоо агуан хайдуу 1860-1830 онд амьдарч ирсэн хүн байгаа юм. Хачин шаруу байдаг сурчууд байдаг. Тэр гэхдээ одоо бас л яг миний дөрөвдөө Бээжинд ч нэг өдөр байж нэг өдөр хүрээдэж байж. Ерөөсөө ингэж байна. Тэгэхээр тэр хүний одоо өндөр гэгээний 5 дахь богтой хоёр бүгд Монгол байгаа байхгүй зам үзэн үзэл байж. Тэр бүтээл анхлаа яг тийм. Бүх олон хийцүүд байгаа. Монголын хийцч байна, төвдийн хийцч байна, тийм бүр Чанлон үеийн хаан Чандад байсан жоохон одоо нэлээд гаргаж ирсэн хийцэн ч байж юм. Балбын хийцч гэж. Бүх юм нэг цуглуул болчихж байгаа. Тэрийг өрнөдөө бидэд харахлаарай. Монголчууд өөрснөө юм байхгүй юм чинь бүх юмнаас нэг цуглуулаад хийгээдсэн. Өөрснөө юм бүтээж чадахгүй учраас өөрснийх нь одоо уран зургийн тийм одоо боловсрал суур байхгүй учраас балбаас ч нэг юм аа чигээр төгдөөсөн ч нэг юм аа чигээр ингээд элемент цуглуул нэг ясны ийм цуглуулга болцсон. Ингэж хэлдэг талтай. Бүр манай одоо төвд сурвалжуудыг уншдаг одоо нэр хүнд бүхий эрдэмтэд Монголын урлагийг харахлаараа Монгол урлаг юу ч байхгүй ч хэлдэг байдаг. Харамсалтай. Яагаад тэгэхээр сурвалжууд нь тэр үед бүх одоо эрдэмтдийн төвдөр бичижсэн, төвдөр уншижсэн, номоо төвдөр айлтжсэн. Тэгээ урлагаа бүтээхлээр танга зураг гаргахлаар монголч өөрсдөө юу ч байхгүй. Бүх юм төвдөр авсан. Төвдөөс авсан гэж үздэг. За нэг өсний монголчууд бол төвдөөс аваад байдаг, эсвэл хятадаас аваад байдаг. Өөрсөнд бол юу ч байх болсон юм ойлгоход өгдөг юм аа. Тэгэхээр энэ дээр бол бид нар Монгол урлаг судлалын асуудал руу орохоос урахгүй болж байгаа тийм ээ. Монгол урлаг судлалын асуудал үндсэндээ бол 20 дугаар зуунаас эхлээд яригдсан байдаг. Бүр 1950-60-аад оноос эхлээд Монгол урлаг судлалыг хөгжүүлээл ярьсан байдаг. За урлаг гэдэг асуудал урлаг гэдэг нэр томьёон дээр ирээд бид нар очиод юу вэ? Юу бид нар урлаг гэж хэлээд байгаа юм бэ? гэж асуухаас өөрсдөө зайлшгүй болт юм аа. Яг тэгэхээр урлаг за ингээд бол англиар art тийм ээ. Оросоор бол искусство. За искусство гэдэг юу вэ гэвэл урлаг судлах юм оросоор искусство вэйз англиар art history германаар Kunstwissenschaft тийм ээ. За энэ урлаг гэдэг асуудал бол энэ нэр томьёогоор дэлхийн түвшинд манайхаас бус төрнө урлаг төрсөг урлаг юм хэлдэг юм. За энэ дээр төрсөг урлаг гэж манайд бол хэлдэг. Урлаг судлал гэхлээрээ искусство вэйзийн art history гэхлээрээ уран байгал, уран зураг, зураасан зураг, гар урлал, уран баялаг судлалын ухааныг философийн хэмжээний ухааныг гуманитарны ном буюу хүмүүнлэг ухаан хэмжээнд авч үзээд их сургуулиудад тэр ухааныг заах. Тэр сургуулийн гол одоо уур ханаа урлаг судлалын уур хаа бол ерөнхийдөө их сургууль байна. Их сургууль учраас Калифорни их сургууль их сургууль маш олон өөрийн сургуулийн ангид бол ингээд бүх мэргэжлүүд байгаа. Урлаг судлал бол яг одоо тэр гуманитарны одоо дотроо тэрний нэг спада уран зохиол философи тэр эднэртэйгээ адилхан байршиж байхдаа урлагийн салбар нь тустай байдаг. Урлаг судлаач нь хизээч зураг зурх юм баримт байх. Заалгадгүй, заалгах шаардлагатай яг урлаг судлал философийн үндэслэлээс нийгэм ухаан гэж. Манайд бол энэ айлбар намайг сууст байх үеэс эхлээд томдох гэж. 1996 онд би сууст багш болоод ороод ажиллаж байхдаа биений төлөв маш их тэмцдэг байсан.
Яг тэгэхээр би хичээлээ цагаан явж урдлаг судлах гэдэг би нөгөө Леонардо да Винчи нөгөө Микеланжело нөгөө Пикассога заахлаар чи зураач хүүхд учраас чи зураг заагаад чи дараагийн урлаглаас чи киноны урлаг заагаарай чи цэвэрлэг урлаг заагаад намайг заримдаг гэсэн. Би тийм байх ёсгүй. Киноны урлаг кино судлаач нь заадаг. Хөгжмийн судлаач нь нот мэддэг хөгжмөө судалт юм байна. Урлаг судлал бол тэнд энэ ухаанаас шал өөр юм. Философийн ухаан учраас энэ бол бүх юм нэг үндэс болж ирэх юм аа. Энд би тайлбарж яваад граф гаргаад цэдугаатай яг ерөөсөө дийлүүгүй би бас миний Америк явсан нэг шалтгаан тэр болчихсон. Гэтэл өнөөдөр би 19 онд ирээд интернет ороод урлаг гэдэг нэртэй ном гарсан байхад үрэж авсан тийм ээ. Бас яг энэ асуудлаар урлаг гэхээр хөгжим судлал, театр судлал, кино судлал гэж тавьсан. Ийм байдгүй. Яагаад Монголд ийм байх вэ? Искусство арт гэж байгаа бол тэгвэл тэрийг ерөөсөө энийг бусад орнуудаа жишээ биш өөр маягаар манайхжуулдаг байгаа бол тэрийг анхаас нь тодорхойлж байгаа. Ямар ч газар бол хөгжим судлалыг урлаг судлаа суралцгүй юм. Хөгжим судлаа суралцдаг. Кино бол кино судлаа суралцдаг. Энэ тэгээд юунд бай хөгжим судлаач хөгжмийнхаа дахин дотроо байдаг болохоос салангад байдгүй. Цэрэг судлаачид бүр өөр асуудал. Би дахин хэлье. Ганц Калифорни сургууль бүх их сургуулиуд урлаг судлалын дахин байхад арт history department-аар арт practice гэдэг тустай байдаг. Хоорондоо заримдаа заримдаа ярихгүй. Хоёр өөр тусгай гэж. Заримдаа жижиг сургууль. Жижиг хэмжээний сургууль. Одоо коллеж их сургууль. Хамтдаа байдаг гэхдээ тусгай хэмжээний. Тэгэхээр энийг бол ялангуяа их сургуулийн багш нар байгаа, энэ суусан багш нар байгаа. Энийг одоо өөрчлөж ойлгооч. Урлаг судлал гэдэг бол хүмүүнлэгийн ухаан. Урлаг судлал философийн, онлын ухаан. Онлоор философоор урлагийг судлах, урлаг нь нийгмийн, хүний тогтолцооны, шашны, тийм ээ, үзэл бодлын тогтолцооны ямар үүрэг үүсдгийг судалдаг, ямар ач холбогдлыг судалдаг ийм ухаан. Учираас салангад байдаг юм аа. За хэрвээ энэ асуудлаа бид нар ингээд зохицуулж чадах юм бол нэг тийшээ болгоод бид за Монголын урлаг тийм ээ урлаг судлалын бол History of Mongolian Art гэж искусствоведение Монголийг гэж орчуулдаг тийм ээ. За ингээд яах юм бол бид нар хамгийн түрүүнд хийх маш гарал ажил. Наацхан бид нар Монголын урлаг онцлог тодорхой. Яг бид нар өөрсдөө хоорондоо яриад бид нар маш одоо Суйсаас гадна ном гэсэн юм байна тийм. Суйсийн номнууд бол соёл урлаг судлал номнууд бол ойлгомжтой энэ дээр ямар ч асуудал байх. Соёл урлаг судлалыг тунгалаг гаргаж штэ. Урлаг судлалыг чи дотор нь театр судлал, хөгжим судлалаар болгож чинь. Соёл урлаг судлалыг сурах байна л энэ ном гарсан. Болчих. Тэр ойлгомжтой. Хэлж штэ соёл тэгээ урлаг тийм ээ. Тэрээс энэ бол хөгжмийнх нь нэг бат байна. Энэ бол төслөг урлагийн батыг гаргаж ирэх ойлгомжтой. Урлаг судлалыг нэг ном гаргачаад тэр олон ч бат биш. Нэг ганцхан ном дотроо энэ бол театр ингээд гаргах юм. Тэгэхээр Монголын урлагийн онцлогийг бид нар судлаа. Бид нар өөрсдөө ярьдаг одоо жишээ нь нүүдэлч. Ярьдаг та. Тийм ээ. Нүүдэлч тийм байлаа. Гэтэ нүүдэлчтэй гэх чинь бас хангалтгүй тодорхойлол байгаа. Тийм ээ. Хангалтгүй тодорхойлол байгаа. Яг тэгэхээр нүүдэлчлээ одоо жишээл за үдийн шашин эхлэх үеэ одоо бид нар чи заваа дамдуугаа сурчаас ирсэн 3 давлгаа тийш орж ирсэн гэж байгаа тийм. Энэ бол одоо бас энэ зөвшөөрөл байгаа шүү дээ. За өнөө үеэс орж ирсэн дараа нь бас тохон замаар орж ирсэн. За өөр үед тэгээ за дараа нь одоо пагломоор одоо орж ирсэн дүндтэй үдийн одоо орж ирсэн 3 давлгаа байгаа гэж байгаа шүү дээ. Зөв заваа дамдуугаа нэг бол толгой гэсэн гэдэг. За бүдийн шашин орж ирэхээс өмнө манай урлагийг харж үзэх юм бол тийм эзэн гүрний үе эзэн гүрнээс өмнөх үе нүүдэлчдийн уус гүрнүүдийн үе тэгээ бүр эртний үе үзэх юм тэр бүхэн ч өөрөөр онцлогтой байгаа. Заримдаа тэр уламж нь одоо давтагдана хөрвчлэг авч байгаа. Заримдаа тэр уламж нь давтагдахгүй ч тохиолдол. Гэтэл бид нар тэрийг нүүдэлчдийн ингээд өрөнхийд нь хэлчихсээрээ ойлгохгүй болчиход байгаа. Яг юу хэлээд байгаа бэ? Тэгэхээр энэ одоо онцлогоо бид нар Монгол гэдэг онцлогоо бид нар тодорхойлж чадахгүй гэж асуулт гарч ирж байна. Монгол гэдэг дэн
энэ төв баян өөрөө утхан болчиход байгаа байхгүй соёлын уу. Энэ зүгээр тэр өрнөдийнхний харж үзэж байгаагаар одоо хятад гэхлээр ганц одоо ингэ хятад улс байгаад хятадын тэр одоо гүнзгий сургаал дээр даваа сургаал дээрээс анхнаас ахуулаад ингэ явсан ийм хоорондоо ялгаатай ингэ тэр их сурвалжууд тэр хутлаа байгаад манайх бол тийм байдаг байхгүй. Тэгээ манайх бол тэд нар бол бидний юугаар хавдаг гэхлээр яагаад байхгүй гэхлээр монголчууд өөрснөө ваагруу байсан. Хүмүүсгээ бичиж чаддаггүй хэл үсгээр нэвтрээгүй байсан. Тийм учраас дандаа хүнээс юм авахаас өөрснөө тийм соёлыг бол хийж чадаагүй гэсэн ийм түгээцсэн бас ийм ойлголт. А энийг бид нар өөрснөө одоо няцааж улс судлаа хөгжүүлэхийн тулд энийг бид нар өөрснөө ойлгоод, тодорхойлоод, тэрийг тайлбарлаад орчин үеийн онолдод тулгуурлах хэрэгтэй. Тэгжээж өнөөдөр тэр хүмүүс чинь бүгдээр Монгол дургу учраас тэгээд байгаа юм шиг шүү дээ. Тэд бид нар тусахгүй байгаа учраас бид нар бас ойлгохгүй байгаа юм шүү дээ. Тэр жишээд миний түрүүний хэлсэн нэр бүхий төв судлаач нар Монгол дурлаг байхгүй төвдөөс бүгдийг авсаа надад хэлсэн юм хэлсэн шүү дээ. Нэр бүхий хүмүүс авахгүй тийм. Маш алдартай тэмцэл хийж байгаа байхгүй. Бид нар Монголд дургуйтай биш шүү дээ. Тэднийг харахад зөвхөн танка зураг байгаа болохоор учрыг мэдэхгүй яваад байгаа. Энэ аль нь ер нь мэдлэгчдийн ямар элемент нь Монголынхаа зүйлийг ойлгож харж чаддаггүй. Тэгээ энэ бол бид нар өөрсдөө тодорхойлт дээр их нарийн хийх хэрэгтэй. За онцлог нь бид нар Монгол гэдэг цуунаа бүр соёлоороо тийм хэрвээ хийж чадвал оролдъё. Тэр оролдох шаардлагатай бодож байна. Тэгвэл бид нар уриаллын харьяалан дахаар бас бид нар асуудал өчүүл. Бид нар өөрснөө онгочоо. Бид нар Хималайн уруулуу одоо хараалах юм. Зүүн Аз руу хараалах юм. Төв Аз руу хараалах юм. Евразиа Аз руу хараалах юм. Үүмэд. Энэ бол ер нь дэш бүгд Монгол урлаг руу хараалж байгаа гэж одоо үздэг байгаа шүү дээ. Тийм ээ. Энэ бүхэн чинь яг өрнөдөө дэлхийн түвшинд гаргахлаар энэ бүх чинь өөрийн судлалын нэг төв болчиход байгаа. Евразиа судлалын нэг төв, Хятадын нэг төв, Зүүн Азийн судлалтууд бүгдээр таарна гэж байгаа. Бүгд энэ чинь нэг хүрээлэн шүү дээ. Тэрний бид нар аль руу ч орох юм шиг орохгүй юм шиг болчиход байгаа. Тэгэхээр нөгөө өрнөдийн урлагийнхан чинь Монголоос нэг бүтээл ирэхлээр хаашаа их мэддэг байна. Аюу санаа. Энэ бидний бас буруу байна. Яа за хүмүүс бүлийн жишээ хэлэхэд Minneapolis Institute of Art гэдэг Minneapolis-ийн хотын музей орчин урлагийг сонирхоод Баатар цорын мэдээлэл зургийг бодож авсан. Орчин урлагийн одоо брэндүүд том үйл явдал боллоо. Тэр маш олон хүнээс надад одоо баяр хүрсэн мэдээлэл ирлээ. Анх удаа орчин үеийн урлагийн одоо бүтээлийг Америкийн том нэр бүхий музей худалдаж авсан. Өөрөөс нээж очиж байгаа. Авчлаа хаан тавихаа мэддэггүй. Баатар цорын орчин урлагаа тавьж чаддаггүй. Хятадын урлагаа тавьж чаддаггүй. Монгол зүрийн бүтээл авахгүй Баатар зүрийн Монгол зүрийн хаач тавьж чаддаг. Тэгээд South Asia нөгөө өмнөд Азийн судлаач над руу бичиж байгаа. Бид нар хаан тавихаа мэдхгүй. Та энэ талаар таны судалгаа бид авч байгаа. Одоо хүртэл тэр газар болоо тэгээд South Asia хайж байгаа. Тэр куратор нээж Монголыг харж нэг ойлгох юм ойлгож байгаа. Бид нар глобалчлал дээрээс нь тэгээд өнөөдөр Монгол одоо глобалчлалын нэг хэсэг болчихсон. Хүссэн үсээгүй бид нар глобалчлалын ертөнцид болчихсон. Эдийн засгаар улс төрөөрөө Монгол одоо бүх талаараа одоо дэлхийд гараад ирсэн байгаа юм бол соёлынхаа өөрийнхөө өвийг судлах, ойлгох. Тэрэндээ одоо ялангуяа тэр одоо Чингис хааны өмнө бол Юан шиг судлах 1278 онд Монгол сонгод Монгол бичсэн байгаа хятад гэж бичгээ болохоос ахуулаад бид нар одоо Монголынхаа өөрийнхөө одоо судлах, мэдэх, ойлгох хэрэгтэй. Тэгжээж дараагийн алхам нь тэр музейд байгаа хүмүүстэй харьцаж тэр байгаа музейнүүдэд туслах хэрэгтэй. Хаан байлах. Яагаад гэж байгаа. Тэрээс төвдөөс ялгах юм бол яагаад төвдөөс асуух вэ? Төв бичгтэй байсан ч гэсэн тэр чинь ийм асуудалтай мэт бид нар хэлэх юм бол тэр дутаая биднийг сонсож бидний тодорхойлдог ойлгохыг бас гэж байна. Ийм асуудууд үнэхээр одоо их хурц асуудал болсон. Нэгдүгээр бол энийг хүний хийж ажил биш. Би энэ зүгээр тэр асуудал болоод ирж энэ ерөөс ганц биш. Бутанд бас ийм асуудал тулгуур ирж байгаа. Балгад ийм асуудал Хималай гэдэг нөгөө нэр томьёоч явсаар 20-р зуунд дуусах 21-р зуунд өвлөд байгаа учраас тийм нэг одоо нэгдсэн нэг юм бот гарсан юм. Бол ирдэгтэй биз. Тэрнтэй чинь Бутаны одоо яг л нэг юм бичсэн байгаа ингээд ер нь Хималай гэж одоо энэ өнцгөөс харсгаа болцгоё. Энэгээр цуглуулах тэр колончд үеийн нэр томьёо одоо бид нар бүтээлүүдийг цуглуулчлаа. Анхны үсгийн Хималай одоо галерейгээс
одоо санаачлаа Монгол гэдэг одоо үсэн гаргачлаа. Гэтэ дараагийн одоо шатнд одоо бид нар судалгааг аваач хэрэгтэй. Энийгээ бид нар хийж чадахгүй ингээд хязгаарлаад байна гэсэн ерөнхий тийм агуулгатай тийм утгаарсан юм. Тэрэн дотор би Монголынхаа нэг юм хөө тайлбарлаад байгаа бичсэн л да. Монгол урлаг судлалын шүүмж бичээгүй би зүгээр Монголын Хималайн гэдэг нэрний шүүмж бичсэн. Хималайн гэдэг бол Монголд бол хинч хэлдэггүй. Монголчууд бол энэ Төв Аз дээр нь ойрхон үздэг. Тэгээ тэрнээс гадна Зүүн Азтай холбоотой юм олон жишээ байгаа. Зөв учраас энэ бол Хималай гэдэг нэр томьёо Бээжин улсын үндэс анх хэрлэг одоо ганц хоёр бүтээлүүдийг эргэлдэж болох боломжууд байгаа. Гэхдээ бол Төв Аз, Зүүн Азтай манай холбоотой маш олон үе тавьчих ирсэн юм. Дээрээс нь Монголд бол ямар ч хүн судлаач байдгаа жирийн нэр гэж гисэн өөрөө би Хималайнаас хамааралтай боддог ганц ч монгол хүн байхгүй юм гэсэн. Хамгийн сүүлд бол бид нэр 20 дугаар зуунд Монголын урлагийн Монгол гэдэг тэр онцгой өрмөц урлагийг тодорхойлох гэж зорьсон, ойлгох гэж зорьсон, судлах гэж зорьсон эрдэмтэд Бенчинга манай цолтон байна. Энэ хүмүүс таньдсан байгаа. Энэ хүмүүс Монгол зурагт нэр томьёо гаргасан шүү дээ. Энэ Монгол зурагт нэр томьёо гаргасны гол үндэс нь болохоор яг миний ярьж байгаа асуудал. Монгол гэдгийг гаргаж ирье. Монгол гэдгийг тодорхойлох энэ асуудлыг гэж. Тэгээд Монгол зурагт нэр томьёо гаргаж ирсэн. Тэгэхээр энэ одоо процесс үндсэндээ одоо үргэлжлэл явагдаж байна да. Монголоор ойлгох, Монголоо тодорхойлох, урлаг гэдэг энэ асуудал. Урлаг гэдэг ерөөсөө энэ асуудал тодорхой юу бид нар урлаг хэлбэ гэж. Ийм учраас одоо 2019 онд бид нар энэ судалгааг нэлээд ахиулах нэг газар цаавар таах байна. Ийм бол асуудлуудыг би нэвшүүлээд одоо явж байна. Тэгээд Азийн урлагийн музей, Рубины музей нэрт ерөнхийдөө Монгол цуглуулгад байгаа юм чинь ядтаа Монгол гэдэг хэсэг гаргах тийм асуудлууд ярьж эхэлж байна. Энэ бол Монгол улсын бас ерөөс танаас Монгол судалтай холбоотой танаа зөвөөс хүрээлэнгээс ч гэсэн бас Монгол улсын бодлого гэсэн хэмжээнд байх хэрэгтэй гэсэн. Ялангуяа одоо хөрсөх сайд шинэ музей байгуулах, нэг сайн байгуулах гэж байгаа энэ үед бас тийм ер нь Монгол гэсэн бас тэр ялангуяа Азийг голлсон тэр музейнуудад Монгол гэсэн тэр цуглуулган байгаа бол Монгол гэсэн тэр хэсгийн мэдээ болгоны гараад өгөх боломжтой асуудал тавьдаг. Яг цагаан бас болж байна. Тэгээ тэрэнд бас тэр Монголыг үнэхээр үгүйсгэж чаддаг Монголыг судалдаг тэр Карл Лебрецэн шиг Рубины музей хүмүүс Елена Бахмутова тийм халуун юм. Бид нар бид нартай ярилцсан гэж бодож байна. Манай Монгол улсаас ялангуяа бодлого гаргаж байна. За ингэж иймэрхүү санал байна л да. Тамаас анхаарал тавьсан баярлалаа. Ерөнхийдөө хоёр одоо өгүүлэл дээр тулгуурлаж би ингэ яриагаа хэлээ. Энэ хоёр өгүүлэл хоёулаа одоо та нар нээтэс хийж аваад уншиж болно. Академик хүний бүтээлүүд бүгд байж байгаа. Тэгээд авч уншаарай гэдэг санал хэлээрэй. Тэгээд маш сайхан сонирхолтой хэлбэл тавьсан. Шинэ доктортой байлаа. Ер нь бол үүндээ Монголын урлаг бол Хямлайн урлаг юм уу, үгүй юм уу гэдэг ийм асуултыг тавьж байгаа юм аргумент өгч байгаа. Яг түүнтэй адилхан Монгол дэлгэрсэн бурхны шашимаар төвдийн шашин юм уу, шарын шашин юм уу? Ер нь бол ихэнх манай судлаачч, гадны судлаачч Монголын одоо бурхны шашин бол төвдийн бурхны шашиныг одоо копи юм уу хэлбэр шарын шашин гэсэн ийм ойлголтод явдаг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас яг урлагтай холбоотой үнэхээр Монгол дэлгэрсэн бурхны шашин чинь Монголын бурхны шашин юм. Ерөө шашин муу юм бол онцлог юу юм бэ гэж бас манай судлаачид бас аргумент өгнүүлэх, дискшн өгнүүлэх, дэлхийн татсан биеийг гаргаж ирэх юм болов гэсэн тийм санаа бас над төрлөө. Тэгээд та бүхэнд одоо ихтэй холбоотой асуулт байх юм бол одоо биднэрт бас цаг байгаа. Тийм учраас та бүхэн асуулт асууна. Санаа баян тэгшээ би нөгөө музейд ажиллах өндөр үеийн музейд ажиллаж байсан. Одоо төрийн үеийн музейд ажиллаж байгаа. Тэгээд манай гэсэн фэйсбүүкээр хараад сая мэдээлэл ирсэн. Тэгээд Гялала маш сайхан лекц уншлаа. Бас л их юм бодогдохоор юм ярьж байна. Тэгээд энэ залуучууд бас ийм юм сонсоод тийм бидний үед бас нэг ийм юм байдаг юм шиг тийм. Тэгэхээр айгүй гоё ингээд цаанаасаа
нэр Монгол гэвэл бидний үнэт зүйл одоо юу болцсон тий тийм юмыг одоо ингээд энэ тэндэг хүмүүс ингээд яриад таа. Үнэхээр бисээ бүр нэр үнэхээр унаад нэгтгэхэд баярлаад ирсэндээ бүр нэр үнэхээр баярлаад босоод хэлхээс нь өөр аргагүй юу. Бас чиглээ тэгээд музейд бас олон жил ажилласных нэг асуумаар юм байгаа байхгүй юу. Одоо сая 10 дугаар богд өндөр гэргийн занууд за 8 дугаар богдын хөргүүдийг ингээд сэдвээр нь заларсан байдлаар ингээд үслэдэж штэ. Гэтэл тэр их Монгол улсын үед зурагдсан гэдэг харгасан зурагчийн зурсан их хаатын хөрөг, хаттын хөрөг дандаа ингээд цээж байдаг штэ. Гэтэл тэр их Монгол улсын үед хаадыг бол синтетээр нь заларсан байдлаар дүрслэе. Тэр харин яагаад энийг одоо тэр судлаачдын судалгаан дээр ер нь ямар дүгнэлт байдгийг би бас одоо танаас л энийг сонсноо байна. Энэ саний гэж судалж байгаа их олон саний гарсан. Ерөөсөө энийг бол ингэж байгаа байхгүй. Энэ хоёр байна. Энэ зураг хоёр байна. Нэг нь Бээжингийн музейд байж байна. Нэг нь Тайваны музейд. Тайваныхны бид нар бүгд хараад бид нар одоо энэ бүгд Тайванах яваад байгаа байхгүй. Хятадын музейнийхэн Бээжингийн музейд хинч үзүүлдэг. Гэхдээ тэрэнд бол Бангкок сэтгүүлтэй хэлбэрээр гарцсан өөрснийх нь судлаачдын дүгнэлт нь анализ нь байгаа юм. Одоо тэр Бээжинд аваад жинхэнэ Юан өрний үеийнх нь 13 дугаар зууны аюун мэн улсын хуулбар яваад байгаа. Тэр одоо нотлсон юу байх байгаа. Дамарч одоо нотлог арга байх байгаа. Тэгэхээр Бээжинг музейд үзүүлэх байхгүй гэж байна. Хинч үзүүлдэг. Тэгээд энийг одоо сурвалжуудаас онлайн Юан шиг зөндөө олон бэлэг орсон дурны тухайч зөндөө ингээд Япончууд судалсан олон богсон гэдэг үний тухай би түрүү хэлсэн ханлын гэж агазин байгаа одоо хятадын тэр одоо эдэмцдийн чуулган гэж байгаа л да. Эдэмцдийн чуулганыг аваад монгол хүн өдөртөө дуулсан гэдэг юм байна. Тэгээ явах яг өнөөдөр бид нар гадаад монгол хэлээр сурчлага явж байгаа адилхан тэр ханлын агазин гол зорилго нь монгол хэлээр сурчлага заах хүүхдүүдэд монгол хэлийг өглөөлөх тийм арга хэмжээ яваад хөрцөө тэнцээд тэр хоорондоо алдчихсан хоорондоо дайцчихсан. Тэгээд энэ 2 жилээр маш их алдчихж байгаа. Сүүлдээ тэгээд тэр ажлыг саарад тэр ажлынхаа хүрээнд хийж зурсан. Тэгэхээр нэг бас нөгөө өв дээдсээ тэнд бас уурчуд нөгөө тэнд байгаа монголчуудаа үзээцийг одоо Монголынхаа тэр өвийг тэнд бас хадгалах тэнд өргөжлүүлэх тийм санаа байсан байлээ. Тэгээд бусад хаадуудад энийг зарим хүмүүсд яриад байгаа. Энэ бол жинхэнэ одоо төгссөн зураг биш ээ. Ягаад гэхээр энэ одоо цээж зураг үндсэндээ болохоор ерөнхийдөө Монголын хаадуудыг бол ерөнхийдөө нэрэн зурсан байдаг. Тийм учраас энийг бол тэр Изабель Шалбар гэж энийг бол одоо эскиз маягийн зураг, бэлтгэл зураг. Тэгээд одоо томруулж одоо энэ ч гэсэн эскиз одоо анхны зураг нь энийг томруулахаар нэг бэлтжижсэн гэж энэ таамаглалт дэвшүүлсэн байгаа юм. Зүгээр яг нарийн дараа бид нар үзэх юм бол хийн зүйлсээр одоо энэ дээр байгаа ч гэсэн хийц бол маш уран хийцтэй хоёулаа. Ялангуяа энэ хийц бол хэдийний биер бэхээр хийсэн ч гэсэн ядтын одоо биер биш үү? Торгон дээр хийсэн биер бэхээр хийсэн ч гэсэн энэний сахлын ширэхэд энэний хэрэгдэл битэн зургаас маш өөр юм байна. Хэдийгээр өнөөдөр энэ зураг нь хятадтай л байсан Монгол эзэж ирээгүй шүү дээ. Тийм боловч хятадын урлагийн төвөд судлаач нөөс оруулж чаддаггүй байна. Хэдий хүссэн ч гэсэн яа гэвэл хийц нэрөөсөө тэр хятадын зурнуудаас шал өөр байна. Бид нар өөрсдөө тэрийг мэдрэхгүй байгаа гэсэн хятадын урлагийн судлаач нар аягүй сайн мэддэг байна. Тэгээ хоросууны нэрийг гаргахгүй яваад байгаа учраас болохоор хоросуун нь хаана ийм зураг зурж одоо сурсан тэр мэдээлэл бас байхгүй. Тэгэхээр бол яг хятадын аюул гэхдээ Монгол бас түрүүн өстэй Японы хэлээр хэлсэн юм уу шүү. Монголын тэр эзэс яадар том нутгийг эзлээд тэгээд тэр удаан олон жил хадгалж чадсан бэ гэдэг нэг асуудал дээр юу ярьж байгаа вэ? Тэр нутгийнхаа ёс заншлыг хөндлөж тэр нутгийнхаа ёс заншлаар бас өөрийнхөө ёс заншлыг агуулan амьдарч ирсэн ийм ард түмэн бол Монголд байхгүй. Дандаа захирж, устгаж явж ирсэн ард түмнүүд байгаа шүү дээ. Тэгээд Александр Грей нөгөө Монголд ирж тэгэхээр монголчууд л тэгж байсан учраас тэр нутгаа бол тэр соёл иргэншилтэй байлгаад байсан. Өөрийнхөө соёл иргэншлийг бас мартахгүй ингээд байлгаад байсан учраас хос мөртэй явж чадсан учраас тэр улсууд нь өмнөд монголчуудыг эсэргүүцчихсэн ард түмэн байгаад дандаа одоо хүчээ монголчуудад одоо барьж ижээ. Хүчээ одоо өөрийнхөө хөдөлмөрийг тэр монголчуудад зориулж ижээ гэсэн үсэлтэр тэр Японы нийгэмд юу байхгүй.
монголчуудыг хядаж ийсэн, алж ийсэн гэдэг бол бас нэг суурин хүмүүсийн монголчуудыг ойлгодгүй талыг бичээс. Жинхэнэ сурвалжуудыг үзэх юм бол монголчуудын хувьд хүн их олж байсан. Хүн бол эрдэм байсан. Хүнээр юм хийлэгдэг байсан учраас хүнийг бол алах ямар сонирхол монголчууд байна. Тийм учраас тэр ухаанаараа болсон ч гэсэн хүнийг бол алах юм шиг байна. Тэр үнцгээс харж үзэх юм бол энэ дээр хааж байсан тэр нутгийнх нь ёс заншлаар тэр байгаа тэр бэхээр тэр одоо будгаар нь тэр миниатюр зургаар нь монголынхаа юм хийгээд явчихсан юм шиг. А гэхдээ ийм цагаан өнгөтэй Монгол цагаан өнгөийг хэлдэг шүү дээ. Ийм цагаан өнгөтэй, ийм малгай хүртэй, ийм одоо их тайван амгалан дүртэй хятад хаан байна уу? Байх. Дандаа өөрийнх нь шар дээлтэй, нөгөө лүүн ирээжилсэн гээдээ. Дандаа нэг сүрлэг юм байна шүү дээ. Ийм зүйл юусоо байдаг байхгүй. Цагаан дээрээс нь ахуулаад үзсэн ч тийм, царайныхын дүрсээс нь ахуулаад үзчихсэн. Энэ бол маш өөр зүйл. За тэгээд цааш би юу болсон бэ гэхээр янз бүрийн хаадуудынхаа вөөгийн ёслолын үйлдэлийн сүмүүдийг барьж ирсэн юм ээж. Тэрүүдийнх нь нэрүүд нь даад хятад болцсон. Яг ингээд үзэх юм бол өөр монголчуудад орчуулаар үзэхэд сахиус бууж ирсэн сүмд зургууд байж ирсэн. Энэ зургийг хандлын ахиад зэрэг давуулж ирсэн. Бусад хаадуудынхаа зургуудыг энэ хандлын ахиад зэрэг 3 зураг байж ирсэн. Бусад хаадуудынхаа зургуудыг сахиус бууж ирсэн сүмд байж ирсэн. Сахиус бууж ирсэн сүм гэдэг нь бол яг манай бөөгийн уламжлалт сүм. Нэг яснаа манай бөөгийн уламжлалыг тэнд бас үлдчихсэн. Одоо тэнгэрүүтэй холбогдсон тэр онгодын тэр холбоос тэнд бас байсан. Тэгээд юу хийсэн бэ гэхээр монголчуудын энийг бол ганц хятад хүн бичсэн байна. Монголчууд бичиж чадаа. Юу гэхээр ерөөсөө хятадд ямар шинэ юм хийсэн бэ гэхээр энэ бүх хөргүүдээр дандаа ширмэлээр хийдэг гэсэн. Бүгдийг хийсэн байна. Тэрээс ганц үлдсэн нөгөө Нью-Йоркд байдаг та нэг яаж нэг жигчдийн мандалтай том зураг байна. Хам шиг том зураг байна. Метрополитен гэдэг. Тэр ганц зураг үлдсэн байна. Тэрийн шиг бүх хаадуудын бүргүүл байсан гэж. Тэр суулжуудад барьж хэн хизээ ямар ширмэлээр яаж ойсон ямар мөнгө зарцуулсан бүх сурвалж байгаа сурвалж. Тэгээд тэр хятад судлаач нь юу гэж хэлсэн бэ гэхээр монголчууд одоо өнөө үеэс эхлээд дандаа ингэ ширмэлээр юм хийжсэн. Тийм ягаад гэхээр надад нүүдлийн ус учраас энийг авч явах хуулиад авч явах амрах учраас дандаа ширмэлээр ойдлоор юм хийжсэн учраас хаагийнхаа өрийг ч гэсэн дандаа ойдлоор хийдэг байжээ. Тэгээд тэр нь болохоор ингэ одоо тэр сахиус бууж ирсэн хүмүүс ингэ 50-аад ингэ мандал байрлал байлдаг байсан гэж. За мандал байдлаар байрлуулаад дунд нь ингэ таадууд нь онгоцтойгоо харьцахтай үйлдэл хийхэд тэр нь тэр гал асаад байж хатууд 5 эрхтний мэдрэмжийг хөдлөх маш их хүчтэй тийм мэдрэмжийн одоо сенсац болдог байж тэр эднүүд бичсэн байна. Ийм ёслол Монгол угаасаа байхгүй ч тэр эднүүд. Их сонсогчд үг байгааз. Тэр ийм жишээлбэл мандлын хүрээтэй ийм одоо өөрийнхөө хаадуудынхаа өгөөдөө шигнэлээр хийдэг маш том хэмжээтэй байж байгаа. Хэмжээ байгаа бүх зурж байгаа. Тэгээ энийг Монголоос өөр газар ирэх энэ хятадд бүх байсан тэгээд үлдсэн байдаг. Өдрөө байдаг үз том. Тэгээд тэрний нэг хэсэг нэг боломж байна. Энэ бол маш өөр байдаг учраас одоо тэр ёсолтой байна. Тийм ээ? Тэр дараагийн юмд орж ирэхээр бас өөр нэг ёсоо орж ирэх шүү дээ. Маш баярлалаа. Бид нар одоо Европын Орсын гэсэн учраас үзэгдэр учраас энэ түр юм хүчлэлийг авч үздэг. Миний хүчин үеийг бас тэгээд смаар энэс хайрхорт энэ офис судлаач гэж ямар хэвээр одоо ингээд мөс сүйс гэдэг юм байна. Энэ бол нэг судлаач тэр офис судлаач яг түрүүчтэй хийх. Тэгэхээр бид нэг яаж зохицуулсан. Одоо тэр нэгчлэгчээр нь лаж юм бэ. Уран судлаач төлөвлөлийн хэсэг юм яг их сургуульд тий одоо сүйс банк байгаа шүү дээ. Тэрийг яасан гэвэл тэр онлоо философи хичээлүүдээр түүхээ тий түүх философи онол зэрэг хичээлүүд өгсөн шүү дээ. Тэр ийм хичээлүүдээр эзэн энэ бүтээлүүдийг уран зураг, уран барилгын бүтээлүүдийг нийгэмтэй холбож
философитой нэг үзэл бодолтой холбож ингэж үзэж байгаа судалж байгаа ач холбогдол яаж байгаа тэр хүмүүсийг судлаж байна. Хөгжим судалдаг хүмүүс хөгжим судлаач, кино судалдаг кино судлаач гэж байна. Тийм ээ. За өөр юу вэ? Цэрэг судлаач, цэрэг судалдаг цэрэг судлаач. Тус тусдаа өөрийн ном багч байна. Хөгжим судлаач гэдэг нь заавал ном гэдэг хэвээр. Хөгжмөд өөрөө хөгжим ойлгож нөгөө судалж явдаг тийм ээ. Кино судлах бол бодог ном асуудалтай. Тэр одоо кино бол бас яг тэгэрэг байна. Тэр нь ч та нарт илүү бас илүү одоо ашигтай гэж хэлж болох шүү дээ. Яг тэгэхээр та нар тийм болон судлалын мэргэжлүүд гарч байна шүү. Яг одоо ингэ та нар ганц судалж судлах гадаад үнэлтийг жагаад энэ одоо баримт наврын судалдаг юм гэж байна шүү. Манайхаас өөр газар байдаг байх. Тэр аягүй сони манайд яг буруу баталцсан гэсэн юм. Бид арай 96 оноос хойш яриад л байна. Хөргүүдийн оргин бол дандаа босоо зураг байдаг гэж хэлээ. Тэрийг бол монголчууд үзүүлдэг. Ер нь гадны улсууд үзүүлдэг. Яг чижийн бол хоолбарын үзүүлдэг. Асуулт болохоор ер нь монгол хаадууд төмөр эмэг зүүж исэн юм уу? Ягаад мөнгөн дэвсгэртэн дээр энэ Чингис хааны өргөийг төмөр эмэгтэй зурсан бэ гэдэг юм асуулт. Төмөр эмэг бол би өстой яг хаадууд одоо нийцэхгүй. Төмөр эмгийн одоо ийм догоо юм бол скейсийн үеийн тий одоо үйлчлэгчдийн үеийн хөрлийн үеийн юм дээр олдруулагч байдаг. Юу дээр археолог байдаг. Тэр тэмдэг байсан гэж тийм сорж байдаг. Хаадад өгдөг ерөнхийдөө тийм би энэ төмөрийг зүсдэг танаас сонсч байгаа. Одоо ингэ аймаг шүү дээ. Манай мөнгөнд дэвсгэрдэг шүү дээ. Тэрэн дээр төмөр эмэгтэй зурсан байна. Хоолтой алдаг зурсан байхгүй. Гөрсөн язгууртны сүжиж өрсөн үсийг төмөр эмэг байна гэдэг амдсан. Хоёрдугаар зүтгэрний асуусан дээр хэлсэн. Манай биш дордог судалгаар дандаа дуу хөгжим бүжиг гэдэг. Энэ хөдөлгөөнүүдийг альтай юмнууд ингэж яадаг байхгүй. Ер нь философийн хичээлийг ардчлал ихснээс бүгдийг нөгөөсгсөн учраас бидээс одоо ингэ нөгөө энэ хийсвэрийг тайлбарлах багж хэрэгсэл болсон байна. Философийн үг хэллэг категори одоо юу гэдэг ойлгохдаг юмудаа мэдгүй байгаа учраас нөгөө урлагаа тайлбарлаж чаддаг. Тэгээд соёл урлагийн их сургууль хэлэхээр философийн юу баг цаг нь бага. Яг тайлбарладаг багш баг байхгүй. Дандаа дуу хөгжим бүжиг тайлбарладаг. Кино урлаг одоо юу гэдэг. Тийм биш үү? Урлаг судал гэдэг чинь өөрөө философи байхгүй. Хүн ухаан ерөөсөө хүн ухааны салбар чинь асар том шинжилгээ байна. За, ихэнхдээ орногш би нэг ийм юм л сүүлийн үед яг энэ музеймуудад ажиллаа боловсролын хөтөлбөр гэдэг яг би бол илүү нөгөө боловсролын хөтөлбөр музейд ороод яваад байгаа л да. Өөр нэг нэмэзэр амин. Тэгэхээр нөгөө хамгийн гол нь яг таны саяхан хэлсэн шиг бидний хүүхэд залуучуудад Монголын урлагийн ингээд одоо материал ном хийх ингээд санал болгох яг тийм юм зэгцтэй ном гэдэг. Бид зөвдмөгөө гаргас нэг 6 бүтийг яагаад олдгүй бай. Дээрүүд гардаг систем долларын төлөвлөлтөөр зараад нөгөө архитектур, уран баримт, жиулри гэдэг. Тэгээд би уулын дээрүүд зургал ингээд аваад хадгалаад ингээд өөрөө өөртөө үзүүлсэн чинь та тэр номыг одоо дахиж хийх боломж байт юм уу? Тэр айгүй яг тэр урлаг талаас нь судалсан шиг санагдаад байна. Тэгээд би одоо ямар ном хүүхэд залуучуудад зөвлөх үү? Ямар ном ашиглах үү? Тэгээд Монгол судлал гэдэг юм зэгцтэй юм ерөөсөй байхгүй. Бид тэр номыг л олж чадна. Юу нэр вэ? Номоос үнэхээр юм. Зургуулаа. Зургуулаас ямар ч юм байсан тийм байгаад байна. Номоос үнэхээр. Тэгээд энэ одоо цаашаа гарах бодол байгаа юм. Тийм. Тэр дээр бас юм аа. Ол байгаа юм тийм. Зургуулсан ч яваа болно. Тэр санаа бодлоо. Тэр маш сайн судалсан Японд төрсэн 6 ном байна шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол тэр одоо жишээлбэл урлаг судлаач өөрөө наука авахгүй байна. Скостевиз гэж том ном шүү дээ. Скостевиз өөрийнх нь түүхэн байна. Тэр бол одоо ямар ч орс хэл дээр байгаа англи хэлээр зөндөө ном байна шүү дээ. History what history гэх номыг би нэрсэж цаанд өгч байна. Яаж тийм одоо урлаг судлаа ухаанаар шогцсон би яагаад юм бол дисциплин болоод наука болоод тогтсон тэр нэг авах базарыгаас ренессанс базарыгаас тэгээ базарыгаас эхлээл зураачдын түүхийг бичиж эхлээл дараа нь ном болоод германчууд дэвшүүлсэн байх. Пановский дээр германчууд байгаа. Ригел дээр
нэрсүүд байгаа. Тэр хүмүүс яаж урлагийг ямар өнцгөөс нь тайлбарлах вэ? Яаж энийг ойлгох вэ гэдэг тийм онлоо дандаа төвшүүлдэг. Дандаа онлоо л доо. Дандаа онл төвшүүлдэг гэсэн. Тэгэхээр тэр онлоороо дамжаад нөгөө юу ч ухаан чинь баяжаал те яваалаа хамгийн сүүлд семиотик болж юутэй хэл шинжлэхүүнтэй их ойрхон болсон. Тэгээд дараа нь антропологийн урлаг гэж урлагийн антропологи гэж гарч ирсэн тийм. Тэр нь болохоор энэ дэр Альфред Жел гэдэг одоо англи хүний хэлсэн англи хэлээр хүний хэлсэн зүйл гол одоо тэр онлын гол баримтлагдаг зүйл юм гэхээр одоо гоо зүг бол шүүмжлдэг. Гоо зүг гэдэг нь их зүгцийн үзэл учраас гоо зүг үүсгээд өөр байдлаар одоо урлагийг бас харъя гэсэн юм гарч ирсэн байна. Тэр үйлчлэл баримтлагдаг юм шиг. За social history of art гэдэг TJ Clark гэдэг англи хүн гарч ирсэн. Тэр үйлчлэл бол одоо интернетэд энэ дүү сайн байж байгаа. За тэргээр бол удаагийн яаж үзэх вэ гэх юм бол одоо марксист үзэл бодолтой байгаа. Энэ нь болохоор чинь Монагийн зургийг тайлбарладаг. Одоо Моне бол импрессионист учраас тийм зургийг зурсан биш ээ. Моне бол ангийн хааны тийм асуудал байсан. Тийм учраас тэр Монегийн хайцааны үеийн стратеги гарчсан. Шал өөр үзэл тавьсан. За тэгээд тэгэхэд жаад 1970 онд те Линда Ноглин гэдэг нэртэй Нью-Йоркийн багш гарч ирээд феминизмын үндэслэл зүйлийг авч үзье. Мэдрэхтэй үзээд бол ягаад эмэгтэйчүүдийн зураачдын эмэгтэйчүүд байдаггүй гэж судлаад тэгээд дандаа эмэгтэйчүүдийг доор авч үздэг. Түүхэнд бол эмэгтэй хүмүүст хэцээд байсан байдаг. Тэрийг бол түүхэгч байгаа хүмүүс надад орхидуулж ирсэн учраас феминизмын үндэслэл судлаад үзээс бас онлоор гарч ирсэн байна. 1970 онд. Гэх мэтчлэн одоо янз бүр бол онлууд гаргаж ирэл тэр онлуудаар урлагаас одоо нэг судлах янз бүрийн онлууд байна. Энэ юм гэсэн. Гэх мэтчний одоо урлаг судлалыг түүхэн гэсэн юм янз бүр. Тэр онлуудыг тайлбарласан. Тэр онлуудыг хийж өгсөн. За, өөр асуулт байгаа. Ичмонтос байна. Сайбар гэсэн бол багштай хөгжим судлаач юм дээ. Тэрний алт хүүхэндээ яг энэ онлууд авах хөгжмийн одоо энэ хөгжмийн зохиолчдыг яг одоо тэр сэргэн маань барах гэх ингээд тагсан байсан. Яг тэр түүхэшний маягаар судалж үздэг. Тэгээ одоо орчин үеийн докторийн ажил ч юм уу энэ одоо магистрийн ажил энэ дээр ер нь дүрслэх урлагтай аягүй их юм холбогдолтой хөгжмийн одоо зохиомж арга, дүрслэлийн зохиомж аргатай холбогддог ч юм уу. Эсвэл энэ хийсэр утгаар бас ингээд харахад ойлгомжтой байдлаар судалж болдог ч юм уу. Ингийн тулд дүрслэх урлаг судлах шаардлага гарч байгаа яалтчгүй. Тэгэхээр энийг тийм ажил дээр ер нь баруун орнууд ч юм уу одоо Америкт ийм докторийн ажил хийж байгаа хүмүүс ч одоо хөгжим судлалын минимализм судалж байгаа хүн дүрслэхүүрийн минимализмыг нэг бүлэг болгож оруулах хэр оновчтой байдаг вэ? Энэ талаар юм. Манайхан болохоор ингэж үзээд инновац хий, юмдан хөгжмөө ярьж юм уу те бусад урлагтаа нэг холбоогүй ч юм танаад ярих ч тааж тийж үзээд хандлага. Тэгэхээр энэ олон нийтийн шиг юм байна. За ерөнхийдөө түрүү хэлсэн нөгөө одоо Ренессанс бароккын судлал гэж тийм. Тэр ерөнхийдөө эхний шатны судалгаа бол одоо бүх одоо өмнөдийн урлаг бол яг ингээд тэр бароккын шатлаад ангилсан байна гэсэн үг тийм. Энэ бол эхний одоо суурь гэх юм байна. За яг жинхэнэ урлаг судлал бол энэний дээгүүр байна. Тэр урлаг судлалыг саяхан онлууд явуулж байгаа. Энэ бол мэтгэлцээрүүд байна. Энэ бол одоо түрүү гооцоо асуудал. Гооцоо асуудлыг бол та нэг жишээ Кантаас ахуулаад гэрэлээс ахуулаад ингээд sublime одоо тэр сайхан муухай байдаг ялцсан тэр чинь үүсгэсэн шинэ бол гарч ирж шүү дээ. Тэрийг үүсгэхдээ яагаад үүсэж байгаа юм бэ? Одоо ингээд нэгсний урдан байсан онол дээр шүүмжлэг гарч ирээд тэрэн дээр шинэ онол гарч ирээд ингэ явж байгаа судалгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө баруун хүмүүс огт хамаагүй болж байгаа. Тэд хамаагүй. Яг тэр нөгөө минимализмынхаа яг хөгжмийн үндэслэлийг гаргахын тулд урлагийн философи үндэслэлийг гаргах шаардлагатай болно шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр нэг 10 хуудас юм ингээд хийх тийм хандлага юм байдгүй. Эсвэл дан тэрнийг л яриа явуулчих юм. Бусад урлагтай холбоотой гэдэг юм. За би л хараагүй. Тэгээд хөгжим таавалж байсан. Ерөнхийдөө перформанс арт-д орчин урлагууд байгаа шүү дээ. Перформанс арт үйл хөдлөлийн бол учраас үйл хөдлөлийн саунд дээр орж ирж байгаа шүү дээ. Тэрэн дээр бол одоо үзэгчтэй харьцах халуун хүмүүс зөндөө тийм бас л янз бүрийн онцлог байлгуулсан. Тэрэн дээр бол яжсаа хөгжим гэдэг чинь тусгай өөрөө маш их баялаг шүү дээ. Тэгэхээр тэрийг хөгжим минимализм нөгөө яг хайцуулж болно л доо comparison хийж болно. Гэхдээ нэгээр ингэж холбож ингэж одоо юу гэх юм байгаа нэг юм одоо тэр аргументаас шалтгаалж байх л та юу хэлэх гээд байгаас. Тэрийг нотлохын тулд одоо хэрвээ хөгжмөөс нь мотохгүй бол төсвөөс авах гэж байгаа бол яг тэр өөрөө чинь яаж ажиллах байр суурь. Ер нь бол өөрөө тэр гол санаа гэж байгаа. Одоо шиг манай нэг зургийг бол хитэн дахин унших нь бол тоо томшгүй байна.
жишээл Монер тэр олимпик зураг та нар бүгд мэдчихэж байгаа тийм үзэх юм хийгдэж байгаа нэг зурагч 11 хар зарц цуган үздэг болсон тийм ээ. Тэр зураг бол одоо импрессионист зураг явдаг та. Импрессионизмыг ангилдаг та. Тэр бол одоо бакалавр хүүхдүүд бол импрессионизм зураг яваад шүү дээ. Яг үүндээ болохоор түрүүний дараагийн судалгаанд болохоор энэ импрессионизм биш нь бол одоо тэр сошиал сургууль юм дээр ангийн одоо тэр харилцаа Францад болж ирсэн тэр үеийн тэр одоо нөгөө бослог болж ирсэн шүү дээ. Францад одоо нөгөө Робеспьер гарч ирдэ, Давид Робеспьер гарч ирдэ. Тэр үед одоо энэ ангилууд гарцсан байсан. Тийм ээ тэр ангилын одоо тариачтай зурдаг байсан тийм буржуазийг зурдаг байсан. Тэр ангилуудын одоо харьцааны үндсэндээ гарч ирсэн зураг өөр юм бичиж байгаа. Гэтэл өөр нэг хүн чинь Альфред Жэдийн ондог тэр зурганд одоо хэрэгэл бичих юм бол тэр үл энэ гоо зүйн талаас энэ гоо зүй биш. Энэ үл тэр хүний одоо юу гэдгийг өөрийнх нь хүн талаас нь судалсан. Person code гэж ангилдаг. Хүн талаас нь судалсан. Эсвэл мэдрэмжийн талаас судалсан. Антропологи юм чинь шал өөр судалдаг шүү дээ. Тэр талаас нь ярьж байна. Феминизм үүдээс ярих юм бол эмэгтэй хүний хайж одоо феминистүүд тэр зүйлийг аюул ашигладаг. Яг тэгэхээр тэнд хар хүнийг артаад сүйдэр тавьсан байгаа байхгүй. Тэр хар хүнийг дандаа гэж боолж тавьж үздэг. Энийг жишээд одоо Британийн Тони Прайс авсан одоо зураач байл та. Тэр хүн бол тиймэрхүү зураг дандаа ашигладаг. Яг тэгэхээр одоо ингээд эмэгтэй хүнийг доор үздэг тийм. Проститут маань үздэг. Бие удалж байгаа. Нүцгэн харуулдаг. Эрэгтэй хүний нүцгэн харуулгаа болцсон тийм. Тэгээд дээрээс нь хар хүний болохоор зарц байр суураас дандаа өөрчлөлт. Эдгээр одоо шүүмж тэр үднээс зураг уншиж. Гэх мэт ийм их онлайн асуудлыг бөгөөд тэр ямар ерөөсөө гол зорилго улс судлалын гол зорилго болохоор бид нэр ямар шин одоо идей, ямар шин санаа, шин концепт тэр хүний тэр зохиолоос тэр судалгаанаас олж үзэх юм гэдэг ямар өнцгөөс зургийг харж үзэх вэ? Тэр зургийг олж үзснээр бид нар нийгмийг бас олж үзэх асуудалтай тулгарч байгаа байхгүй. Тэрэн дээр ч тэрэн дээр би тэр өөрийнхөө үзэл бод. Жишээлбэл одоо өндөргийн зураг би өөрийнхөө судалгааг хийчихсэн шүү дээ та нар тийм. Гэтэл энэ дээр одоо тулгуурлаад за хэрвээ энэ одоо тэр өндөргийн анх шавь гэж өөрийгөө баталгаажуулсан ийм шавнырийн зураг одоо 70 панчлагын шавь гэж өөрийгөө баталгаажуулсан зураг чи миний уншдаг байхад өөрөө энийг няцаагаад өөр байдлаар бас уншдаг үгүйсгүй. Энэ одоо янз бүрийн уншгуудад болно. Энийг уншихад тоод уншгүй гэдэг үзэл бодол өөрөө постструктурист үзэл бодлын онлын хүрээний нэг бас байна. Одоо бид нар хоёртоо тэгж хэлдэг байхгүй. Энэ дээр тоон дээр бол нэг хоёр гэж байдаг. Урлагт бол нийгмийн ухаанд бол тийм байхгүй. Нэг нэмээд нэгэд 10 ч байж болно. Энийг үл чайн бодлого хэрэгтэй. Онлайн нотл өөр одоо хайцуулсан судалгаагаар нотл өөр тэр одоо ямар сурвалжууд байдаг нэрээ нотл. Хэр өөрөө маш их баялаг угаасаа одоо мөгцөцөд зураачны бүтээлийг би бичсэн байж байгаа мөгцөцөд зураач надад ингэж хэлжсэн байхгүй. Миний бүтээлээ би өөрөө бодоод юм хийсэн чинь чиний юм уншсан чинь чиний бүтээл чинь өөрөө би таасан бүтээл юм байна. Тэр хүний тухай би бичсэн мөртлөө миний бүтээл өөрөө бүтээл байгаа байхгүй. Тэр зураач тэрийг бүлийн зөвшөөрөхтэй биш. Би өөрөө нийгмийн тухай, эмэгтэй хүний тухай, тэр бүтээлийн тухай бодох саналууд бичүүлж байгаа. Тэгэхээр тэр миний ажлыг уншсан бол өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн тухай, Монголын орчин үеийн тухай, Монголын нийгмийн тухай тийм мэдээлэл авахаас биш яг одоо мөнгөцгийн бүтээлийг хийж байгаа гэдэг үг. Тийм учраас энэ философи өгөөд нийгэм ухааны, үеийн ухааны наук гэж байна. Ерөнхийдөө тэр би эсвэл өгч болж нийгмийн наук гэж тэр энэ манай Монголд орчуулах юм уу хичээлээ битрүүлэхэд их зүгээр л дээ. Тэр онлуудыг тайлбарлсан бүр тийм хэд хэдэн оноо улс судлалын ухааны онлуудыг тайлбарлсан. Постструктурализм, феминизм одоо тэр янз бүрийн юм биш тайлбарлсан. Асуулт байна уу?